Сайн байцгаана уу өдөрч та бүхэнд орой мэндийг айлтган хүргэж байна. Дэвэслэзийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг Түүнбэсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар эхлэх гэж байна. Хүн шинэхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Сайн байцгаана хүмүүстээ. За амин айллаа. Ой за гараад. За баяр хүргэе. За аминада юуны төрөнд Дархан ангаас хон байгуулагдсан аялал зүй хөтөлбөрт амжилттай оролцож 8 онооны эзэн босонд чин сэтгэлээсээ баяр хүргье. Тэгээд энэ зэсгийг гардуулж өгье. За хэр байсан жааш чинь. Айгуусан. Тэжгүй юу. Манай аялал хөтөлбөр зарлагдаад өнгөрсөн онд нийтдээ 104 хүүхэд аялал зүй хөтөлбөрт хамрагдсан. Тэгээд түүнээс 20 хүүхэд 7.5-аас дээш оноо авсан. Тэр дотор 8 онооноос дээш авсан 4 хүүхэд байгаа. Тэгээд хамгийн сүүлд одоо 8 оноо авсан аминада аймгийн засаг даргын зүгээс амлсан ясаар энэ компьютерийг гардуулж өгч байгаа маа. Тэгээд өнөөдөр гэж гардуулж өгье гэж ütсэн юм аа. За тэгээд хичээл сургалтаа сайн хийгээрэй. Тэгээд улам илүү хичээгээрэй. Анхныхаа нөгөө шалгалтандаа хамгийн өндөр оноо авсан юм байна шүү дээ. 40 дахь шалгалтандаа. Тэгээд 8 оноо авсан байна. Тэгээд 8 оноо гэдэг бол ер нь IELTS шалгалтын хувьд бол маш өндөр оноо. Улам илүү хичээх боломжтой. Ихтэй сургуулиудад суралцах, apply хийхэд бол улам илүү боломжийг олгож байгаа гэсэн үг. Тэр улам илүү хичээгээрэй. Тэгээд энэ жилийн эсдийн ерхий шалгалтандаа бол урьдчилаад 800 оноо авцсан байна гэсэн үг. Тэгээд одоо дараагийн хичээлээр бэлдэж байгаа юу. Тэгээд нөгөө хэлснээр одоо энэ 20 хүүхдээ бид нар өвлийн амралтаар найрамдал явуулах гэж байгаа. Тэгээд та нар минь хоорондоо ярилцж хагаад хизээ найрамдал юммаар нь хугацаагаа хэлээрэй зэ. За тэгээд дахин баяр хүргэе. Албан ёсоор аймгийн даргын хүүхдийн зөвлөлийн тэргүүний хувьд баяр хүргэе. Би ингээд өөрийнхөө яг бэлдснээрээ ингээд сайн хийж чадсан болохоор амар баяртай байгаа. Игчин багшийн удирдлагын доор ингээд IELTS зөвх стратегиуд ингээд арга замуудыг ингээд амар сурч чадсан болохоор англи хэл ч гэсэн тэгээд IELTS ч гэсэн ингээд чадвараа амар дэвшлүүлж чадсан. Ер нь listening reading хоёроо ингээд төгс оноо болгохыг хичээсэн. Тэгээд speaking дээрээ би ер нь бол speaking writing эдгээр бол ихэнх хүүхдүүд хамгийн хэцүү байдаг яагаад гэвэл өөрийгөө илэрхийлдэг болохоор тэнгуут би speaking writing хоёр дээрээ төлөвлөгөө ажилласан. Тэгээд ер нь бол өдөр болгон амар ингээд яг өөрийнхөө хэрэгтэй скиллүүд дээр ажиллаад тэгээд шалгалтын үеэр яг 50 сэтгэлийн амар тайван байлгаж чадах юм бол яг өөрийнхөө бэлдснээр яг зөв сайн хийж чадна гэж байна. Азаа даргатай амар баярлж байна. Ингээд тэр хөтөлбөрийг анх ингээд игчин багш тэгээд азаа дарга дээр гээд ингээд төслөөийг хэрэгжүүлсэнд тэгээд бид нар яг анхны хэрэгжүүлсэн төсөлд нь би орсон. Тэгээд ер нь дархны хүүхдүүдийн төлөө амар хичээл зүтгэдэг ажиллаж байгаа болохоор би амар талархалтай байгаа. За эрүүл мэндийн байгууллагууд маань бас эмчнийг төлөөлсөн эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хэвлэлийн холбоо эрүүл мэндийн яамтай бас хэлцээр байгуулж ажилладаг байгаа. За энэ хүрээндээ бол 2024-өөс эхлээд одоо хэлцээрээ байгуулъя гэдэг саналыг бол байнга хүргүүлж ирсэн. За энд тухайн үед бол бас улсын сонгуул боллоо. За энд салбарын яамны сайд өөрчлөгдлөө. Ийм олон шалтгаанаар энэ хэлцээр маань хуулиар бол одоо үйлдвэрчний хэвлэлийн байгууллага хэлцээрийг тавих шаардлагыг тавихад 10 хоног дотор хэлцээ 14 хоног дотор эхлэх тийм хуулийн заалтай. Энэ хүрээндээ бол эхлэхгүй ингэ явсан. Энэ утгаараа бол одоо үйлдвэрчний хэвлэл бас л одоо энэ тэмцээл хөдөлгөөний хамтын маргааныг үүсгэх эрх нь өөрөө үйлдвэрчний хэвлэлийн байгууллага байдаг учраас энэ эрхийнхээ өрөөнд үндэсний хэмжээнд мөн хамтын маргааныг үүсгэж байгаа. За тэгээ хэвлэл мэдээлэл сайд бол за хэлцээрэгт бэлэн байна гэж хэлсэн. За энэ ч дагуу хэлцээрийг одоо эхний байдлаар талууд ингээ уулзаж хэлцээрийг эхлүүлэх зүйл ярихад бол ер нь нөгөө өмнө хэмжээсэн эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг 15% нэмэгдүүлэх нөгөө анхад хэлжсэн шаардлаган дээр үзүүлээ танилцуулаад өөрөөр хэлбэл эрүүл мэндийн яамнаас ямар нэг одоо гаргалгаа ямар нэг цалин нэмэгдүүлэх санаачлаг гаргаагүй учраас үйлдвэрчний хэвлэлийн төлөөлөхийн тухайн одоо эхлэгчээс хэлцээрүүд охин гарсан байгаа. Тэгээ энэ дагуу одоо шаардлагын хүрээнд бас хууль заагдсан заалтын дагуу бол нийт одоо эрүүл мэндийн салбарт нэгдсэн гишүүн байгууллагууд дийлэнх нь одоо ажил хэлтийг дэмжсэн тохиолдолд ажил хэлтийг эхлүүлэх хуулийн заалт байгаа. Энэ хүрээндээ улсын хэмжээнд бүх одоо эрүүл мэндийн байгууллагууд хонлоо хийж байгаа. За манай Дархан аймагт ч гэсэн 10 одоо өрхийн эрүүл мэндийн төв, за сумдын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн газар ч гэдэг юм уу 900 гаруй одоо ажиллагчид энэ одоо энэ байгууллагад хамрагддаг. Тэгээ манай эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний хэвлэлийн орооноос нэгдсэн зохион байгуулалтаар хангаж тухайн эмнэлгүүд одоо 10 байгууллагынхаа 8-д нь одоо тухайн хурлыг хийгээд одоогийн байдлаар бол 800 гаруй эмч эмнэлгийн ажилтнууд бол ажил хэлтэн нэгдэхээ илэрхийлээд гар үсэг зураад ингээд баталгаажуулсан байгаа. Тэгэхээр энэ нь бол одоо яах вэ гэвэл Улаанбаатар хотод нэгдсэн төв одоо ажил хэсэгтэр болж байгаа. Энэ хамтын маргааны одоо дагуу нэгдсэн улсын хэмжээний шийдвэр гарвал бас ажил хэлтэн нэгдэх процесс бол явагдаж байна гэж ингэж бодож байгаа. Багш нарын ажил аялалд
улс орны хэмжээнд 12 хоног гарсан хугацаанд үргэлжилсэн. Дархуул аймагт за 12 сургууль 11 цэцэрлэг хамрагдсан. За дээдлийн сургуулийн бол нэг 12 хоног. За доотлийнхан бол өнгөрсөн нэгд өдөр ингээд ажил хаялтанд хамрагдсан юм одоо дүмэдтэй байгаа. Нийт сургууль цэцэрлэгүүдээс одоо хамрагч байгаа сургуулийн мэдээлэл бол тийм байна. Ажил хаялтаа бол өчигдөр Монголын үйлдвэрчин босол шинжилгээний яамтай одоо ингээд зөвшөөрлөлт хүрээд за ажил хаялтыг зогсоож ирсэн мэдээлэл бол одоо ингээд бүх мэдээлэл хэрэгсээр дамжуулж ингэж одоо хөргөж байгаа. Тэгээд 10 сарын 5 буюу маргааш өглөө 8 цагаас бол хичээл сургалт үйл ажиллагаа эхэлнэ. Сургуулийн хувьд бол би өмнө бас мэдээлэл хэрэгсээр хэлжсэн. Хичээл сургалт үйл ажиллагаа эхлэхэд одоо эцэгчүүд хүүхдүүдэд мэдээлэл хүргэх. За хичээл сургалт үйл ажиллагаа хэвийн одоо хангах энэ бэлтгэл ажил хангах юм одоо үйл ажиллагааг сургуулийн хөтөлбөрүүд, цэцэрлэг хөтөлбөр зохион байгуулах хэвээр энэ чиглэлээр өнөөдөр бас одоо бэлтгэл ажил хангаад ингээд явж байна. Ажил хаялт бол хууль ёс одоо журмаа хүрээнд өгдөж байгаа юм ажил хаялт. Тэгэхээр ямар нэгэн байдлаар сургуулийн одоо бүтцэл бол өөрчлөлт байхгүй. Одоо юу гэдэг нөхөж орох, хах цутан зайд нөх эсвэл одоо сургуулийн сурагчдын амралт үеэр нөх гэдэг юм ойлголт байхгүй. Хичээлийн явцад агуулгын одоо нөхөлтийг ингээд сургуулиуд хийгээд явна. За энэ үйл ажиллагааг бол бас одоо босрлын яам ерөнхий газраас тодорхой нэгсэн чиглэл өгөөд за босрлын газраас сургуулиудаа чиглэл өгөөд аль болох одоо хүүхдүүдэд одоо багш нарт хүндрэл учруулахгүй. Гэхдээ одоо хоцрогдлыг одоо нөхөх юм зохицуултаар явна. Өмнө нь бас ковидын үед ийм 3 жилийн хоцрогдол гэж бас гараад хоцрогдлыг нөхөх юм төлөвлөгөөг гаргаж явжсэн. Яг энэтэй адилхан тийм одоо төлөвлөгөөг бас гаргаж ингэж одоо сургуулиудад хөргүүлж ингэ шавтарч ажиллах юм зохион байгуулалт хийнэ. Агуулгын хүрээнд нөхөх нэмэлт цаг гэж гаргахгүй. Агуулгын хүрээнд гэдэг нь одоо тухайн одоо хичээлээр магадгүй 12 хоногийн тодорхой агуулга сэдвүүдээр ингээд тоцогдсон байгаа. Тэр сэдвүүдийг үндсэн нь одоо хичээлийнхаа 40 минутын хүрээнд багш өөрийнхөө одоо хичээл хийж байгаа тэр зохион байгуулалтынхаа үйл ажиллагаанд уялдуулаад ингэ явна гэсэн үг. Босрлын яамнаас бол чиглэл ирсэн. Ажил хаялтанд одоо хамрагдсан багш ажилтнуудын цалинг олох тухай. Энэ дөр бол одоо ер нь бол хөдөлмөрийн одоо хуулиндаа үндсэн цалин, дээр нь нэмэгдэлгээд одоо зэрэг дэвийн нэмэгдэл, за орон нутгийн нэмэгдэл, удаа жилийн нэмэгдлүүд авч олно. Ганцхан нөгөө илүү цаг, ангидаалт, кабинет харилцан төр нэмэгдлүүд бол энэ хугацаанд одоо олгохдоггүй ийм байдалтай явж байгаа. За аль усны шийдвэр бол ирээгүй байна. Гэхдээ бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол төр мэдээллийг авч байна. Ер нь бол одоо хоёр тал одоо зөвшөлдсөд хоёр талаасаа саналаа нэгтгээд за бас намын билгүй хурлаар хэлэлцээд ер нь бол улсын төсвүүд 2016 оны 1 сарын 1-ээс 50% нэмэгдүүлэх. За 11 сарын 1-ээс 26% ингээд нийт 76% нэмэгдэн ингэснээр бол 2026 оны 11 сараас багшрын цалин 2 сая 800 үндсэн цалин болох гэсэн ийм удаа мэдээлэл өгсөн байна. Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо за боловсролын яамтай байгуулсан хамтын хэлцээрх хүрээнд бол хөдөлмөрийн хамтын маргааныг үүсгэж үүнийхээ одоо 3-1 дэх залтаар бол багш боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг тавьж энэ тэмцлийн арга хэмжээг эхлүүлсэн байгаа. За тэгээ энэ шаардлагыг маань холбогдох боловсролын яам маань одоо тодорхой хугацаанд хэрэгжүүлээгүй учраас энэ тэмцэл маань цаашаа явж үйлдвэрчний эвлэл туйлын олгогдсон эрхийнхээ хүрээнд бол ажил хаялтын одоо нөхцөлийг бол ингээ үүсгэсэн байгаа. За тэгээд 2025 оны 10 сарын 16-ны өдрөөс улс орон дээр ажил хаялт нэгдсэн зохион байгуулалтаа зохион байгуулж за Дархуул аймаг маань бас хуулийн хүрээнд холбогдох материалуудаа бүрдүүлээд 17 оноос энэ ажил хаялтанд бол ингээ нэгдэж олсон байгаа. За өцгөрийн байдлаар талууд нэмэлт хэлцээрийг 9 зөвлөлтөй нэмэлт хэлцээрийг байгуулад энэ хэлцээрийн залтын хүрээнд бол ажил хаялтыг зогсоосон. За ажил хаялт зогсоохороо хуулиараа мөн 24 цагийн дотор тухайн боловсролын байгууллага маань хичээл хүмүүжлийн ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах. За хүүхдүүд эцэгчүүдэд мэдэгдэх, сургуулийн өмчнийг одоо хэвийн байдалд оруулах гэдэг ийм цаг хугацааг одоо оруулаад маргаашийн 8 цагаас бол сургуулиуд маань хэвээ ажиллаж хичээл хүмүүжлийн ажил маань хэвээ явагдах ингээ нөхцөл болж байна. За ер нь яг энэ тэмцлийн хүрээнд одоо юу болов гэхээр ер нь улсын хэмжээнд төцөлийн байдлаар бол 720 сургуулийн 40 мянга гаруй багш одоо энэ ажил хаялтанд нэгдсэн байдалтай. За манай аймгийн хувьд гэхэд 22 байгууллагын 1400 багш энэхүү ажил хаялтанд нэгдэж за магадгүй өнөөдөр үргэлжлэж ирсэн бол дахиад өнөөдөр 5 байгууллага маргааш 6 байгууллага нэмэгдэж орохоор бэлтгэл ажлууд хийгдэж нэлээд өргөн үрээтэй юм тэмцлийн арга хэмжээ боллоо. За энэ тэмцлийн хүрээнд бол боловсролын одоо яамд багш ажилтнуудын цалин хөлсийг үндсэн цалинг 3 сая 500 мянга төгрөгийн шаардлагыг бол тавьсан байгаа. За тэгээд талууд бол 3-4 өдрийн одоо хэлэлцээр үндсэн дээр бол тодорхой шийдэл төрсэн. Энэ мэдээж одоо аль талын байр суурь ялангуяа үйлдвэрчний эвлэлийн
ажлын хэсэг. Тэгээ зохион байгуул хэлэлцээнд тунж байгаа одоо хүмүүсийн бас маш их хүчин зүтгэл. За нөгөө талаасаа маш их одоо хариуцлага энд орвол энэ хэлэлцээр явагцсан гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. За тэгээд шатны хэлэлцээрүүд ингээ явагдах шатндаа бол талуудын байр суурь бол байнга өөрчлөгдөж байсан. Эхлээд бол Монгол улсын засгийн газар за тэгээд боловсролын яамнаас бол 2026 оны төсөвт за цалин үсгийн зарлалыг бол одоо нэмэгдүүлэх ямар ч одоо боломж байхгүйг бол одоо бүгд ярьжсэн бүгд л одоо хэвлэл мэдээлэлээр сонссон. За тэгээд хэлэлцээний явцтай нэгэ бол 15-аас 20% болгох. За цаашлаад дараагийн хэлэлцээрүүдээр 20% дээр нэмээ 10% нэмэгдүүлэх ийм одоо зүйлүүдийг бол бас байр суурийг илэрхийлж байсан. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо одоо Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн зүгээс бол энэ байр суурьтай 3 сая 500 гэсэн байр суурьтай байж хэлэлцээр маань бол эцсийн байдлаар ингээд тодорхой хэлцэл болсон. За тэгээд өрнөтөн нь болохоор 2026 оны 1 сарын 1-ээс багшны цалинг 50% нэмэгдүүлэх буюу үндсэндээ одоо сая 484 мянга гэсэн одоо ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалин зөвхөн үндсэн цалин маань 700 гаруй мянга төгрөгөөр нэмэгдэж 2 сая 226 мянга болох. За дахиад 11 сарын 1-нд дахин 26% нэмэгдэж буюу ингээ үндсэндээ үндсэн цалин 2 сая 800 болох. За 2027 онд нэмэлт хэлэлцээр байгуулах замаар энийг 3 сая 500-д нь хүргэх. Ийм одоо ерөнхийдөө зохицмын тохиролцоонд хүрсэн. За энэ тохиролцоонд хүрэхдээ босод одоо хөрсөн төвшин бууруулахгүй, босод одоо нэмэгдэл урамшуулт хүрэхгүйгээр зөвхөн үндсэн цалингийн хэмжээнд бол талууд бол энэ байр суурь илэрхийлж ингэж тохирсон байгаа. За тэгээ хэлэлцээр хийгээд энэ хөдөлмөрийн хуулийнхаа дагуу нь явагдаж байгаа. Хуулийнхаа өрөөнд бол талууд одоо гар үсгээ зураад тэрийн захиргааны төв ба хөдөлмөрийн эрхэлсэн төв байгуулга юу гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамд бүртгүүлж албадсанаар энэ гэр хэлэлцээрийн залбарын хэрэгжих юм хуулийн одоо заалттай. Тэгэхээр энэ агуулгаараа өцгтөр үдээс хойш гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамын хэлэлцээрийг албажуулж гар үсэг зурснаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгээс мэдээлэл хийж энэ ажил хаялтыг зогсоосноо бол албаасаар ингээд зарласан байнамаа. Тэгэхээр одоо маргаашнаас хичээл сургууль хэвээр үргэлжлэнэ гэж ойлгож байна. Мэдээлэл хөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэнэ. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За Sky Home төрөлцсөн барааны бөөний дэлгүүр маань та бүхний сайн мэддэг 3000 8000 гэдгээр нь сайн мэддэг энэ дэлгүүр маань Магнолийн отхны B1 давхарлуу нүүгээд ирсэн байгаа. За хүүхдийн стресс тайлагч машин, онгоц, эвлүүлдэг тоглоом, лего тоглоом гэд ерөнхийдөө иймэрхүү олон төрлийн тоглоомнууд байгаа. За энэ дээр болохоор охид бүсгүйчүүдийн маань дуртай эмэг бөөгөж, хүзүүний зүйлд хавчаар, бугуйч гэд ерөн бүгд байгаа. За охтуудын ийм хөөрхөн даруулга, обруу шиг охид залуучуудын маань энэ утасны зүйлтүүд. За энэ тасаг маань болохоор бичиг хэргийн тасаг байгаа. За бичиг хэргийн тасаг дунд ахлах ангийн хүүхдийн энэ штринг болон нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хурдан атдаг ийм үзэг, цавуу, тодруулагч гэд ер нь бол хичээлд хэрэгтэй бүхий л төрлийн хэрэгсэл байна. За манай энэ тасаг маань болохоор өдөр тутмын гэр ахуйн өргөн хэрэглээний бараанууд байгаа. За хөөрхөн ийм дэрний уутнууд манаас бүгд ирсэн байгаа. За энэ маань болохоор ингээ өнгө, хэлбэр, зураг олон төрлөөр ирсэн байгаа. За та хэд маань ирээд үзээрэй. За одоо ингээд ургац ногоо дарахад хэрэгтэй бас ийм 500 г-ийн багтаамжтай ийм шилэн савнууд маань. За энэгээр ингээд айл гэрт хэрэгтэй стакан, саруултай аяг, вино, вискиний хундаг гэх мэтчлэн ирсэн байгаа. За энэ аяг тавг угаадаг, жимс угаадаг энэ угаагч шингэн. За 500 г-тай угаалгын нунтгууд маань болохоор бүгд 3000. За 2 кг-тай угаалгын нунтаг 30 ширхэгтэй гэлэн бок. За 5 кг-тай угаалгын
дагуурай нунтаг маань бас худалдаалагдаж байна. За ийм шилэн чихрийн тавыг салаадны тав. За дөрөвтэй ийм амтлагчны сав болон ийм ааруул чихэрний сав маань ирсэн байгаа. За ийм литр 500-тай шилэн данх маань бас ирсэн байгаа шүү. За энэ хүүхдийн соролттой аягнууд салфетигний сав маань болохоор ягаан цагаан хар гэд өнгөний сонголттой ирсэн байгаа. За энэ 2 3 5 8 10 литрийн цорогтой цороггүй давхар тахтай шилэн савнууд гэсэн байгаа. Хөтөлбөрийн ээлжид дугаарын дүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуус үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш шинэ дугаараараа эргүүлцгээе.